Бай цаана зи баяда тавтай мал өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ шилээ олболцсон болохоор хэдүүлээ өнөөдөр усан байсан барина. Тэгээд чадвал нохоо олно. Тэгээд өнөөдрийн бичлэгээр хамт байгаарай. Дуустал нь үзээрэй. Тэгээд лайк болон сабаа дараарай. За тэгээд өнөөдрийн бичлэгт орцгоё. За тэгээд өнөөдөр хэдүүлээ ямар ч байсан хоёр хантай болсон байгаа. Тэгээ хоёр хантай болсон байгаа. Бисээ бичлэг эхлүүлэхээс өмнө жоохон тоглож явах тохиом. За тэгээ ямар ч шилээ олболцсон юм чинь хэдүүлээ хаана юугаа асан мэсэнэ барихгаа. Энэ яваад хэлнэ. Энийг одоо ингэ дүүрэхгүй болов. За одоо тэгээд эссэн уухнаа. Уга шараа уухнаа. Мангал цэцэг юм инээ. Болж байна. За энийг ураг алсч. Энэ чинь нэг усаваа зэ. За тэгээд лайк сабаа даснараа би урамжуулж илүү их бичлэг хийх өдөр болгон илүү гоё өндөр үзүүлэлттэй бичлэг хийхийг зорддог. Тэгээд та нар маань лайк сабаа сайн дараарай. Лайк болон subscribe сайн дарах юм бол би тэгээд урамжуулж штэ. Юу саяны усыг хайцсан бэ? Саяны ус хайцсан бэ? Би ямар тийм нэг юм. Тэгээд за тэгээд одоо хэдүүлээ ингээ бассейн болгочихж байгаа гэж бодохгүй зөө. Одоо энэ 2 буландан дахиад нэг 50. Энэ бол хэцүү ажил guys. Guys. Бид яг нөгөө хоёр хувин дээр ус зөөхгүй байгаа юм чинь яг гэвэл тэр хоёр хувин дээр өөр юм нэг гэж байгаа болохоор тэрийг яг гоё санагдаад байна. Ямар ч гэсэн нэг нь бол үхрээр ашигласан. Ингээ болчихсон. Ингээ манай бассейн болчихсон юм аа. Ингээ дуусгүй бассейн. Ингээд ингээ усныхаа юу гэж одоо энэгээр би яагаад тэгж байгаа вэ гэхээр
одоо ногоо тарих гэдэг байгаа. Тий. Инхээ болчмор алтхаа болчмор байгаа хгүй би. Ингээ би дуустдаггүй гэж хэлэхгүй гэхдээ ийм нэг фарм маягийн юм болох гээд байгаа. Яа ийм юмд ашиглах гэж ийм бассейн маяг хийсэн. Энд чинь нэг цөөг ирсэн баг юм. Цөөгийг хэдүүлээ ховдгоо. Вау, XP нэмэгдэж шүү. Цөөг ирсэн баг юм. Тулыг итгэлээ. Буцааж авддаг сони юм байна жоо. Тэнцэнийг тавиагүй шүү. За тэгвэл энэ бичлэгийг өнөөдөр үдээдлнэ. За тэгээд өнөөдөр тэгээд хэдүүл ногоо дэлжээд шууд бичлэг зогсоох уу? Энэ богино бичлэг болмоор байна. За ямар ч гэсэн одоо ногоонууд энэ одоо юу чи юу? Ой чиос юу юм? За тэгээд заашаа нь нэг хонхоо явууч. За бис юугаад хоёр талцсан. За тэгээд энэ бичлэгээ дуусгая гэж бол хэлэхгүй гэхдээ жоохон таандтай юу яа. Онц бай. Миний энэ хасахгүй болохоор би хоол идмээргүй. Хайр мах штэ тий. За би энэ чинь тэр нэг юуны зураг дээр камерагийн доор байгаа дээр би дараа дүгнээ царайга гаргамаар энэ заяа. Гэвч та нар сабад авчвал камера гаргана гэдэг шүү дээ.
За одоо мод цод аваад шатия манайхан. Хойны хідэн нэг моднууд байгаа эднээс авъя. Шатих жамархан шүү. За та нар миний бичлэгийг үзснээр алдахгүй. Би танарт хэлье. Миний бичлэг гоё бичлэг болохоор нөө. Тэгээ та нар намайг надад сабасан дараад өгөөрэй. Subscribe-сэн дараарай. Лайк таалагдсан бол дараарай. Таалагдаагүй бол таалагдаагүй дээр нь дараарай. За тэгээд өнөөдөр би нэг дуустгүй фарм аялээ. Дуустгүй фарм чиж. За тэгээд лава олчмоор байдаг. Лава олчоод бичлэгээ дуусах уу? За тэгээд Part 2 үлээ Part 3 дээр пирамид руу очсон байгаа тэнцээ харагдаж байна. Яг тэнцээ дайж. Тэнцээ Part 2 дээр тэгээд тэнцээ очсон байгаа. Лава олно гэж худлаа юм шүү. За дараагийнхаа бичлэгээр би лавагаа олцоод та нартай бичлэгийг эхлүүлье. Дараагийнхаа бичлэгээр би та бүхэнд лавагаа олцоод бичлэгийг эхлүүлнэ. Би ерөөсөө креатив руу орохгүй. Креатив руу орж тэгэж та нарыг дахиад гомдоохгүй. Тэгээ миний хамгийн анх оруулж ирсэн бичлэгээр нэг 28 хаан үзэлттэй байлээ. Тэгээд бусад бичлэгнүүд нь өрөөс 100-аас дэшээ л байлээ. Тэгэхээр би нэг хөгжөө явж байгаа. Тэгтээ сабн усахгүй байгаа юм байна. Тэгээ шууд ингээд би ингээд бичлэг хийчихэж байгаа болохоор хүмүүс угаасаа аргагүй л дээ. За ямар ч гэсэн шатаа хичээл дуусгая те. Ямар ч нэг модноос бүтэн ийм моднууд гарна. Одоо энэ үйл шат ийн. Яах шат штэ тий.
сонгохыг. Оо ямар даавалцсан. Оо ян хөөрч. Нэг шийдэл. Бодоодсэн чи юусэн ингэж хийхгүй шүү. Энд чинь шууд зэвсэг рүү орж байгаа. Энэ шууд энэ чинь за болцсон. Сая зуушаа тийм юм. Ижиж 14 байгаа тийм үү? Үй. Одоо энэ чинь тагнаа. Энэ төрөлцөхгүй мэн. За ямар ч шаттай болсон. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд ингээд дуслаа. Та нар тэгээд миний өмнөх бичлэгнүүдийг үзээд лайк дараад, тэгээд саба дараад дэмжиж өгөөрэй. Би тэгснээр би зөндөө олон гоё бичлэгнүүд хийн. За тэгээд баяртай.